Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын хурлын дарга Нямсрын учрал Монгол Улсын хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-ийн 1 дахь заалтыг үндэслэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөлт хүсэлтээ ирүүлсэн болно. Төрийн байгуулалтын байнгын ороо уг хүсэлтийг Монгол Улсын хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 3 дахь хэсэг заасныг баримтлан 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанд Улсын хурлын дарга Нямсрын учрал Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гарсан тул Монгол Улсын хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-ийн 1 дахь заалтад заасныг удирдлага болгон Монгол Улсын хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа танилцуулсан болно. Байнгын орооны хуралдааны үеэр Улсын хурлын дарга Нямсрын учрал өөрийн хүсэлтэд гаргасантай холбогдуулан Улсын хурлын гишүүн Д. Инхтуя үг хэлж, Улсын хурлын гишүүн Өө Шижир асуулт асууж хариулт авсан болно. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын хурлын дарга Нямсрын учрлын Монгол Улсын хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтээр ил санал хурааж, саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын дарга Нямсрын учрлын Улсын хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. За баярлалаа.